Ер нь зөвхөн гоо сайхны мэс засал биш. Бүхэл мэс засал ялгаа байхгүй. Гоо сайхны мэс засал ч гэсэн одоо тэр мэс заслын салбарын нэг нь багхгүй. Тэгээд энэ ерөөсө багийн ажиллагаа. Ганцхан нэг юм ч одоо их сайн мундаг байгаад энэ одоо юу гэдгийг хаалганы үр дүн хийзээ сайн байдаг. Ягаад тэгэхээр нэгдүгээрт тавигдах шаардлага нь өөрөө тэр юмч мэрэгжлийн байх ёстой гэдэг шаардлага бол үнэн. Дараагийнх нь бол эмнэлгийн нөхцөл байх ёстой. Ариутгал халдваргүйтгэлийн орчин тэр дотроо нөгөө хаалганы өрөөний одоо тоног төхөөрөмж тэрний одоо хамгийн одоо сүүлийн технологи ярих л одоо ерөөсө хаалганы өрөөнүүд чинь дандаа одоо вакуум болсон байхгүй. Вакуум гэдэг нь өөрөө өөрийнхөө нөгөө тэр агаарыг шүүгээ цэвэршүүлдэг ийм технологид болсон. Улаанбаатар сонгодын эмнэлгийн одоо хаалганы өрөөнүүд тийм одоо системтэй байхгүй. Одоо нэгдсэн тийм нэг агаржуулалтын системтэй. Одоо гадны орнуудын бүхэл хаалганы өрөөнүүд ер нь бол тийм байгаа. Хаалганы үеэрх нөгөө бактери халдварыг багасгах чинь тийм. Тий, ерөөсөө зөвхөн хаалганы үе ч биш. Ерөөсөө хаалганы бусад үед ч гэсэн тэр орчин ариун байна гэдгийг илэрхийлээд байна. Хоёрдугаарт нь нөгөө манай онтуулгын одоо машинууд ч хамгийн сүүлийн үеийн машинууд байгаа байхгүй. Энэ болгон чинь тухайн хаалгаанд орж байгаа хүнийхээ аюулгүй байдлыг хангаж хамгийн эрсдэлгүйгээр хаалгааг явуулахыг боломжийг бүрдүүл.